Сайн байцгаана уу сонсогч түмэн олныхон амар мэндийг мэдье. Өнөөдрөөс Бодик ТV 7 хоног бүр та бүхэндээ далд ертөнцийн сонин сонирхолтой сонин хайчныг дуулгахаар Бодик ТV подкаста бэлтгэн хүргэж байна. Өнөөдөр бидний бэлтгэсэн эхний сэдэв маань манифест юм а. Далд ертөнцийн сонин сонирхолтой ихээр хүмүүсийн бас мэдхийг хүсдэг сэдэв болов хэмээн бид нар эхний сэдвээ үүгээр бэлтгэлээ. Үүний талаар Бодик ТV-ийн админтай бид илүү дэлгэрэнгүй ярилцах болно. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? Өдрийн мэнд. Сайн. Манифест гэж одоо маш ихээр ойр тойрон сонсогддог боллоо. Бас бөөгийн даллах үйл гэж хүмүүс их ярьдаг. Тэгэхээр энэ хоёр хоорондоо эсрэг үү эсвэл ямар нэгэн одоо утга агуулгын хувьд нэг үндэстэй байна уу? Та энэ талаар юу гэж бодож байна? За их хүмүүс тэс ондоо гэж бодох байх. Гэхдээ огтоо л энэ хоёр нэг зүйлийг хоёр өөр хэлээр тайлбарлсан ойлголтууд гэж хэлж байна. За тэгвэл хоёлаа илүү тодорхой болох үүднээс сонсогч олондоо тодорхой болох үүднээс манифест гэж одоогийн хүмүүсийн ойлголтоор яг юу вэ? Бөөгийн даллах үйл гэж бас юу вэ гэдгийг илүү товч тодорхой та сонсогч олондоо үүн хоёр ойлголт нь бас юун дээр огтлцож байна вэ гэдгийг сонсогч олондоо та илүү дэлгэрэнгүй тайлбарлаад өгч болох уу? За манифест гэдэг нь болохоор энгийнээр тайлбарлавал чи юунд анхаарлаа өгнө, юунд итгэнэ, өөрийгөө хэн гэж үзэж байгаа, ямар шийдвэр гаргана тэр нь нийлээд ямар амьдралд очихыг чинь тодорхойлно гэдэг юм байгаад байгаа. Тэгээд энийгээ нөгөө ухамсартайгаар удирдахыг манифест гэж хэлээд байгаа. Даллах үйл нь ерөөдөө энтэй утга нэг. За юу вэ гэхээр чи хүнд юунд юуг сайхан хүснэ, түүнийгээ өөрийн замд эсвэл тэрний хүний замд даллаж дуудах үйлийг хэлээд байгаа. Тэгээ энийг зөвхөн бөө буюу улаач тийм гэж хүмүүс ойлгоод байдаг. Гэтэ энгийн улаач биш хүмүүс ч гэсэн өдөр тутамдаа хийж лээдэг үйл хэрэг байгаад байгаа. Яг улаач хүмүүс хийн гэхээр тэнгэр онготынхаа хүчээр арай илүү энергийн хүчээр энэ даллах үйлийг хийн гэдээ ойлгоход бол. Тэгвэл та хэллээ шүү дээ хүсэл одоо хүслээ биелүүлнэ гэдээ байгаа. Тэгэхээр энэ хүслийг яг хүрэхэд байгаа гол зүйл нэг тийм цаана нэг ажиллаад байгаа нэг зүйл байна тийм үү? Яг тэр нь одоо яаж ажилдаг вэ? Энэ яг юунаас болж одоо энэ хүсээд байгаа зүйлс нь одоо цаанаа биелүүлэгдээд байна вэ? За энийг ойлгохын тулд эхлээд энерги, эрчим, бодол тэгээ дэлхий болон хүний тархины долгион гэх зүйлсийг эхлээд ойлгох хэрэгтэй болно. За эрчим гэж байгаа нь болохоор бидний мэдхээр бол энерги гэсэн үг. Тэгээ энийг бол яг эрчим энерги гэд холиод ярьчих магадгүй. За дараагаар нь энерги гэхээр окторгуй, нар сар, дэлхий, байгаль гээд бүгдээрээ өөрсдийн гэсэн энергитэй байдаг. Тэгээ энэ энерги нь болохоор зөвхөн нэг түвшинд байнгын зогсонг байж идэг зүйл биш, байнгын эргэлт хөдөлгөөнд орж идэг. Тэгээд энэ окторгуй ингээд дэлхий, нар сар бүгдээрээ ингээд эргэж идэг шиг тэрийгээ дагаад хүн ч гэсэн ингээд эргэж идэг шиг энэ энергийн эргэлт бол байнга явж идэг гэсэн хөдөлгөөн. Тэгээд дараагаар нь болохоор хүний тарих ажиллаж байхад энерги бол ялгаруулж идэг. Тэгээ энэ энерги ялгарж ийн гэдэг чинь болохоор энэ энерги хөдөлж байгаа. Тэгэхээр энэ хөдөлгөөн нь болохоор нэг юм долгионы дагуу энерги хөдөлдөг. Тэр нь ямар долгион байх вэ гэхээр хүний тархины долгионд альфа, бета, дельта, тета гэдэг дөрвөн долгион байдаг. Тэгээд аль долгион ялгарч байгаагаас тэр энерги тэр долгионоор ингэж цаашаа хөдөлж явна гэсэн үг. Тэгээд 70 тухамсрын долгион нь тета гэдэг долгион байж байгаа. Энэ болохоор хүний дүн бэлэг, зүм мэлмийн, дүн совин ер нь бол энэ долгионоор ялгардаг гэсэн үг. Тэгээ энэ нь яагаад юм бэ гэхээр байгалийн яг тэр герц долгион ч нь болохоор тета долгионтой яг таардаг байхгүй юу. Тэгэхээр байгалийн долгионтойгоо таарахаараа
одоо энэ далд хумсар чинь ажиллаад одоо зүүн совин зүүн бэлэг илүү өндөр болдог гэсэн үг. За тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр хүн өөрийн ингээд бодол хүслээ далд хумсартай хэлэхээрээ тэр чинь далд хумсар чинь хүнийг ямар нэгэн үйлдэл хийхэд хүргэж байгаа. Тэгээ энэ үйлдэл хийгээд энэ энерги ялгаруулад эхлэхээр тэр энерги чинь ингээд нөгөө нэг тета дэлгөөныхоо ч юм уу те урсгал чиглэл рүү ингээд хөдөлгөөнд ороо явна гэсэн үг цаашаага. Тэгээд ингэхдээ дэлхийн энэ эргэж байгаа те огт гаргасан эргэж байгаа энэ долгионд очиж эргэлдэнэ гэсэн үг. Чиний ялгаруулж байгаа долгион чинь хүсэлж гэнэ гэсэн үг. Тэгээд ингэж явж байх хоорондоо тэр олон энергийн эвлэл дундаас чиний хүссэн зүйлийн энерги хаана байгааг одоо хайж болоод таталцсан гэсэн үг байхгүй юу? Ингээд тэр чиний хүсэж байгаа тийг сайхан зүйлийн энергитэй одоо олоод очиж давцаад тэр долгиондоо давцаараа чиний одоо яг явах замд ч юм уу те заяа тавиланд чинь ингээд од гаргасынхаа эргэл дээр ингээд өдөр тутам эргэж байгаа те энэ дунд тэр хүссэн зүйлийн чинь боломж ч юм уу те орж ирнэ гэсэн үг. Ингэж ирэхээрээ хүнд болохоор миний хүссэн зүйл одоо биелжлээ гэдэг ч юм уу тэр зүйл болоод байна гэсэн үг. Тэгэхээр долгион үүсгэж ин гэхээр одоо бидний бодож байгаа бодол ямар нэгэн зүйл одоо бидний дархны одоо энэ долгион өөрөө нэг эрчимийг бий болгоод байгаа юм гэж ойлголоо. Тэгэхээр энэ одоо энэ бүр бодож байгаа энэ хүртэл ялгаруулад байгаа долгион болгон ер нь бол нэг тийм энергийг ялгаруулж байгаа гэж ойлгож энэ зөв үү? Энэ л хороо долгион энерги ялгаруулна гэхээс илүү хүний бодол энерги ялгаруулж байгаа. Хүний энэ тарих одоо тэр бодол ямар байхаас энэ энерги өөр байна гэсэн үг. Сайхан зүйл бодж хүсгээд сайхан энерги ялгарна. Хармуу зүйл бодж хүсэж шунах, шанал зовох, санаа зовнил эдгээрт болохоор дандаа сэвтэй хармуу орчим хүн өөрөөсөө ялгаруулж идэг. Тэгээд түрүүн хэлсэнтэй энэ нөгөө олон янзын нөгөө нэг тархины долгион байгаа гэсэн. За тэгээд эхлээд энэ нөгөө нэг бодлын энерги гэдэг юм ойлгох хэрэгтэй. Долгион бол яг ингээд тархинаас гарч байгаа уусаа долгион байна. Тэгээд энэ жишээ нь ингээд жишээ авах юм бол за хүн би ингээд байнга хармуу юм бодоо шаналал ч юм уу те болог үзүүлэлтээ санаа зовох ч юм уу ингээд байх юм бол би ингээд хармуу орчим өөрөөсөө ялгаруулж байгаа. Тэгээ энэ нь ингээд жишээгээр ингээд авах юм бол би өөрийнхөө гадуур ингээд үүл бүрхүүлцэнтэй адилхан болчдөг гэсэн. Уг нь бол хүний ингээд гадуур аавра гэрлэн бүрхүүлгээд хүмүүстэй мэднэ. Ингээд олон хүнгийн ингээд байгалийн эрчимтэй нийлээд ингээд гэрэлтэж явах байх байсан чинь би ингээд хар эрчим ялгаруулсаар агаад ингээд өөрийнхөө ингээд хар юмаа дүүргээд үүл бүрхүүлсэн байгаатай адилхан болчихно гэсэн үг. Тэгээ ингээд би миний урд ингээд нүрээр те бодлоос гарч байгаа ч мэдээж энэ толгой тарихаар илүүтэй одоо ингэж ялгарч дүүрнэ гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ингээд үүл миний урд ингээд ирчих юм бол манан ч юм уу ингээд бүрчих юм бол би энүүхэнд байгаа юмыг ч гэсэн сайн харж чадахгүй гэсэн үг. Энүүхэнд байгааг харж чадахгүй юм чинь бүр цаана алс байгаа юмыг бүр харж чадахгүй. Тэр хүн яадаг вэ гэхээр ингээд хар эрчимдээ баригдаад ирэхээрээ алсыг бодох, харах, зорих гэдэг юм маань ингээд бүрхэг болоод эхэлдэг. Үүлдээ байгаа юм шиг. Эсэргээрээ одоо ингээд нартай байх тий хүний сэтгэл ингээд нар цэлмлээ гэдэг чинь бол ингээд нар гэдэг байна гэдэг чинь хүний ингээд сэтгэл оюун санаанд амар эргээр нөлөөлж идэг байхгүй юу? Одоо зүгээр ингээд дулаахан өдөр байхад л хүн ингээд айгуу сэтгэл санаа гоё байдаг ч юм уу. Зуны улирал хавар болох гэдэг ч юм уу ингээд цаанаасаа ингээд сэтгэлийг айгуу 50 гоё болгож идэг. Нарны энерги тийм хүчтэй байна гэсэн үг. Тэгээд одоо нөгөө хар муу энергийг би ялгаруулж байгаа штеп хар муу бодож байгаа, санаж байгаа. Санаа зовж байгаа. Тэгээ би өөр дээрээ толгоон дээр үүл бүрхүүлсэн учраас миний дээр нар тусахгүй байна гэсэн үг. Яг ингээд ил боддоороо гэсэн үг. Тэгээд миний дээр ингээд уул нар тусаад миний ингээд биеийн бодисын солилцоо ялгаруулад ингээд одоо хүн агаар амьсгалаа гардаг шиг байх ёстой байтал надаас гарах ингээд энерги гарахгүй. Надаас гарах ёстой юм гарахгүй. Эндээ л ингээд одоо буглуулад ингээд үүл бүрхүүлсэн. Нарнаар ингэж нөгөө нэг тэр хар юм ингэж сарних ёстой байтал сарнихгүй. Миний сэтгэл санаа ингээд дээрдэхгүй. Үүлэн дундаа л
яваад идэг гэсэн үг. Тэгэхээр хар мүзүүл тэгээд ингээд ботхоор нөө хүн чинь бол нарнаас байглаас ингээд янз янзын ингээд байгалийн хэрэгтэй ирчмүүдээ аваад хооллоод энерги тэтгэж байх хэвээр. Гэтэл нөө нэг үйл бүрхүүлсэн учраас нөө нэг өөргөө вакуумжуулсан өрөөнд байгаагаар төсөөлчих. Тэгэхээр нөө нэг агаар солилцохгүй болохоор дотор байгаа зүйлээ идээд ингээд гашлаад идээд мууддаг шиг юм болно гэсэн. Дотроосоо хүний бие дотроосоо нөө хэрэгтэй энерги хайж идсээр агаад бие хөгжилдөг. Тэгээд эсвэл санаа ингээд муу ингээд байгаа шаналлахаар хүний бие ингээд дагаад өвддөг чинь ерөөд бас ийм холбоо байдаг гэсэн үг. Ямар сонирхолтой юм бэ те. Би одоо анх удаа л ийм сонирхолтой талаас нь одоо манифестыг ингэж сонсож үзэж байна л да. Өмнө нь бол манифест гэнгүүт яг ингээд бодол хүсэл илэрхийлэл инээ тэрэгээд ийм зүйлсүүд байдаг бол одоо бол үнэхээр хүмүүсийн өөрийн сэтгэл доторхой ингэж уул юм үүлээр яг ингээд төсөөлөөд түүний одоо үүлээр өөрийнхөө сэтгэл одоо тэр хүсэж байгаа зүйлээ таглаад байвал угаасаа яаж сайхан зүйлс хүрх юм бэ гэж шууд миний дотор бодогдож байна л да. Тэгэхээр илүү та дэлгэрүүлээд энэ зүйл дээр яриад өгвөл. За нөгөө нэг хүн ингээд байгалаасаа хэрэгтэй агаараар амьсгалаад эргээд нөгөө хортой хий ингээд гаргадаг шиг энерги ч гэсэн одоо яг энэ бодис солилцоо шиг агаарын солилцоо гэдэг шиг хэрэгтэй энерги аваад энерги одоо бие эрчимдээ хэрэглээд хэрэггүй ингээ салхихаараа тий ингээ гараад ингээ цэвэрлэгдээд ингэж эргэлдэж явах хэрэгтэй гэсэн үг. За тэгээд за жишээ нь ингээд одоо энэ энерги гол нь нөгөө нэг юу хэлэх гээд байгаа гэхээр хүний дараа нь юу хийх вэ гэдэг үйлдэлд нөлөөлт юм байна л да. За одоо жишээ нь ингээд бодоод үзэх юм бол за энерги ингээд гүйдэлдэг гэж байна штэ ингээд одоо Wi-Fi-ийн долгион, утасны долгион ч юм уу ингээд хэмэл дагуулын долгион ингээд дэлхийд даяар ингээд аалзны тор шиг ингээд харцсан байдаг гэдэг шиг ингээд долгион ингээд хэлбэлцэж идэг шиг энерги бас ингээд байгалийн энерги те хэлбэлцээд ингээд байж байгаа. Тэгээд энэ долгион хүнийг одоо ямар үйлдэл хийх үү гэдэгт нөлөөлөн. За жишээлбэл чи ингээд аюу дүлгөөхөн ингээд усанд нууранд ч юм уу орлоо гэхэд чин сэтгэл санаанд шууд нөлөөлнө. Дараа нь ямар үйлдэл гарах вэ гэхээр энэ усандаа байгаа л баймаар санагдана. Харин ширүүн одоо урсгалтай голд чи орлоо гэх юм бол хүл алддаг юм гэдэггүй ямарсан ингээ орлоо гэж бодоход тийм жоохон эвгүй болно шүү дээ айдас. Тийм айдас мэдрэнэ. Чи шууд тэр тэнд байгаа энергийг мэдрэнэ. Чиний өөрийн чинь ингээ бодол одоо энэ энергийг шууд авна. Ингээд хурдан дараагийн чиний ингээ гарах үйлдэл бол эндээс хурдан гарыг аюултай юм байна гэдэг үйлдэл гарч ирнэ гэсэн. Тэр ингээд тэнд ингээ байгаа долгион хэлбэлцэл хөдөлгөөн энерги те бүгд ингээд хүний бодол тарих дараа нь юу хийх үү үйлдэлд нөлөөлдөг гэсэн. Тэгэхээр юу хэлэх гээд байгаа гэхээр энэ хүсэл биелнэ гэдэг байгаа чинь нөгөө талаараа энэ байгалийн эрчим долгионтой тааруулж явж чадсанараа чиний тархинд нөлөөлөөд чи дараагийн үйлдэлийг хийдэг гэсэн үг. Зөв сайхан таарж хүссэн зүйлийнхаа эрчимд таарах юм бол чи түүнийхээ төлөө одоо хөдөлгдөг зүтгэдэг ч юм уу тэр боломжийг барьж авч шатгаж хийхээр ажил бүтээд ч юм уу тий миний хүсчихсэн зүйл бүтчлээ гэдэг ч юм уу тийм юм болдог гэсэн үг. Тэгвэл бидний хүссэн зүйл одоо хүсэж байгаа зүйлийн энерги нь бидний дараагийн хийж байгаа үйлдэлд нөлөөлөд байна гэсэн үг үү? Тийм нэг ерөнхийдөө бол тийм гэсэн үг. Одоо ирээдүгээс одоо ирээдүйд чи хэрвээ одоо очиж өөрийгөө харах юм бол ингээрээ тэгээрээ гэдэг ч юм уу тий. Нэг чамд хэрэгтэй зүйлийг зөвлөх байх. Тэр шиг хүн одоо ингээд ямар нэг зүйл хүслээ ихэд сайхан зүйл хүслээ ихэд дандаа нэг ирээдүйг алсыг зорж харж ирээдүйд би ингэндээ тэгэндээ тэрийг зориндоо гэдэг ч юм уу ингэж ирээдүйд дандаа хүсэж идэг. Ингэхдээ яадаг гэхээр өөрийнхөө ирээдүйд байх өөрлөгөө одоо тэр нэг хүслээ ингээ уургалчих чинь гэсэн үг. Тэр нэг сайхан орон байртайгаа ч юм уу сайхан ханижлуур хүүхдтэй байгаа өөрлөгөө ингээ уурга татчих чинь гэсэн үг. Энергийн долгионд байгаа. Олон янзын энерги явж байгаа. Тэгээд
ингээд татчихдаг. Тэр хэр хэмжээний бат бөх хүсэл чиний үнэн зориг байна. Тэгээ 70 тухамсартай хүртэл ингээд бодохоор өдөр шөнөгөө бодохоор хүсэл байна. Тэр хэрээр энэ уурганы бүч уяа сурна одоо айгу чанга байна гэсэн үг тий. Тэгээд эн чинь он цаг өнгөрөх тусам ингээд тэр уургандаа эргүүлээд ингээд татагдаад чи тэр уяагаараа татагдаад тэр зам руугаа ингээд чиглэгдээд ингээд хүрээд очдөг гэсэн үг. Энэ донд бас ингээд байнгын хөдөлгөөн явж байгааг ингээд сайн анзаарах хэрэгтэй. Эсрэг харах юм бол ирээдүйн эсрэг чинь өнгөрсөн. Тэгээ өнгөрсөнд яадгүй гэхээр өнгөрсөнд басан зүйлээ тэг гомдох ч юм уу, тунирах ч юм уу, шаналлах ч юм уу тий. Ингээд зүгээр тавиа явуулчих бодлыг тавьж явуулахгүй ингээд өнгөрсөн рүүгээ ингээд бас нэг уяа татчихдаг. Тэгээ тэр уяа айгу хүнд мэдрэмжтэй болохоор байгаад байгаа ч юм уу тий. Тэгэхээр яад үгээр өнгөрсөн рүүгээ хараадахаар хүн мэдээж урагшаа ингээд алхаж явж тэнд юу сайхан байгаа вэ гэж харж чаддгүй. Өнгөрсөн тэр мэдрэмжээ тэнд оруулж хольж бодоод ингээд бүр төөрөөд явчихдаг гэсэн. Тэгэхээр юу ингээд бодох ёстой вэ гэхлээр энэ тэр хүсэл чинь ирээдүйд байгаа гэдгийг сайн санах хэрэгтэй. Ирээдүйд чи тэгээ юунд хүрэх вэ те алс том хүсэл байх хэрэгтэй гэсэн үг. Тэгээд энүүхэн энд өчүүхэн ингээд хүсэл байх юм бол энүүхэн эндээ ингээд мартчихдаг юм те. Тэрний төлөө нэг айгууд ингэж том хүсч бүр ингээд зорж ингэж явдгүй юм байна л да. Тэр ингээд том чи хаана ч маргаа тэрийгэ бодно гэсэн үг. Асархан жижиг зүйл дээр бас ингээд төвлөрж болохгүй ганц зүйл дээр ч юм уу те хит чунах ч юм уу. Жишээ нь ингээд за би мөнгө олно гэвэл те хүн болоод мөнгө хэрэгтэй. Гэхдээ ингээд бүр ингээд үнэн зориг одоо мөнгө биш шүү дээ уг нь л. Гэтэл ингээд андуураад мөнгөтэй л олно гэдэг нэг юм хүсэл зориул идэг те. Гэтэл ингэхээр яадаг вөхлөөр хүн мөнгнөөс бүтээ харахаа болчдөг. Ингээд эргэлдээд ингээд явж явах энэ энерги дунд ингээд мөнгө гэл те. Өөрийнхөө ингээд бусад хань ижил өрхөх ч гэдэм юм эсвэл өөрийн одоо зан арашин те өөрийгөө хүртэл ингээд умартах хэмжээний ингээд хаягдчихдаг гэсэн үг. Тэгэхээр ингээд хүсэж байгаа зүйлээ одоо чамаа хөдөлгөх зүйл юм чинь одоо том байх хэрэгтэй те ерөнхий сайхан зургаар одоо хажууд тань минь өрмөн те гэр минь элэг садан аав ээж минь гэдэг ч юм ингээд харах хэрэгтэй. Одоо уулын орой ингээд өндөр том байх тусмаа ингээд бэлэн өргөн уудам тэнд дасар олон төрлийн ургамал тий амтан багтж явдаг шиг хүсэл чинь ингээд том байх хэрэгтэй гэсэн. Зөвхөн өөрийнхөө төлөө ч юм уу тий амин зүйлийн аминчхан одоо амиа ботсон ч юм уу одоо шунсан ч юм уу тийм хүсэл бол одоо хэлхсэн утас шиг байдаг гэсэн үг тий. Одоо өндөр уулын орой гэсэн чинь бүр яг ингээд бэлэн ямар өргөн уудам бэ гэж шууд нүдэнд харагдаж шít. Тэгэхээр хүлээд одоо ингээд хүсэж байгаа зүйл байна. Одоо тэр хүсэж байгаа зүйлээ одоо ингээд хүлээж өөрөө суухаас илүү өөрийнхөө ухамсараараа ингээд чиглүүлээд өөрөө удирдах явна гэсэн үг юм байна тийм үү? Тийм ер нь бол зөв. Бидний эргэн тойронд одоо энэ байгаа бүх зүйл ингээд долгион ингээд ялгаруулж байгаа гэсэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр эрчим тийм долгион ялгарж байгаа тийм эрчим байгаа бол түүнд нь би яг яаж эрчмээ тааруулж яг яаж одоо юунд хаана яаж хүсэх вэ? За энэ ингээд хүний бодлоос хүслээс одоо бодлоос гарч байгаа одоо энергиуд яриад байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ бодол аягүй чухал болж таарна гэсэн үг. Хүн ингээд болоогүй зүйлийг бодох, болж өнгөрсөн зүйлийг бодоход ялгаатай хэрчим гарч идэг. Нэг нь болохоор болоогүй зүйл учраас сэтгэл хөдлөл, мэдрэмж гэдэг зүйл бага байгаа. Нөгөөд нь аль хэдийн мэдэрсэн учраас сэтгэл хөдлөлтэй байгаа учраас илүү хүчтэй энерги ялгарч идэг. Тэгээд энэ нь одоо зарим үед нөгөө нэг сүргөөр нөлөөлөх тохиолдол байгаа. Одоо жишээ нь за морь унж байгаа чи нэг өдөр бэртцэн гэж бодъё. Тэгэнгүүт чи дараа нь морь унахтай байна. Эсвэл чи морь унах гэдэг нэг зүйл төсөөлөхөд л би унахгүй чадахгүй хай унчих бах ч юм уу ингээд
энэ бодлоо айх бодол бүр ингээд давмгаалчихна гэсэн. Чиний ингээд морь унаад явах гэдэг үйлдэлтэй зүйлийг бүгдийг нь хаана гэсэн. Тэгээ чи морь унахгүй дээрэл шийдвэр гаргаад тогтно гэсэн. Тийм болохоор одоо энэ хуучиндаа ингэж хуучин мэдрэмжэндээ уягдаад байдаг хүн өөрөө хүссэндээ биш байхгүй тий. Тэр мэдрэмж аягүй ингээ өндөр юм энерги ялгаруулсан хүчтэй байгаа учраас ингээ тавьж явуулахад бас угаасаа хэцүү байдаг. Одоо сайн сайхан одоо нэг болоогүй ч юм уу байхгүй ч юм уу ингээд зүйлээ хүсэх ч юм уу тий. Инхээр яг биеэр мэдэж туулаагүй учраас хүч бага байж болно. Гэхдээ одоо тийм сайхан жаргалтай болгох хүсэлтэй би өөрөө ингээд ийм сайхан байна да гэдэг тийм хүсэл учраас энэ сэтгэлийн ох хүч байж идэг те тэрийг ботхоор л айгу сайхан ингээд болдог чамаа ингээд урагшин хөтөлж байдаг тийм одоо хүчтэй энерги гэсэн энерги ч ингээд хөдөлж байгаа те тэгээд мөн одоо энэ одоо хүслийн удирдахтай яах вэ гэхээр хэдий тодорхой нарийн те болсон юм шиг бодит юм шиг одоо үнэмшиж те тийм үнэмшилтэй мэдрэмж агуулна. Тэр хэрээр одоо энэ ялгаруулах долгион эрчим чинь хүчтэй гарна гэсэн тэр энерги чинь. Тэгээ хүчтэй гарах тусмаа тэр энерги чинь ингээд нөгөө нэг сайн гүйдлэж цаашаа явна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ингээд өөрийнхөө бодол хүслээ сайн сайханд зөв алсад чиглүүлээд одоо өөрийн зарим одоо эрчим долгионы байгалийн одоо тэр долгионтой тэр долгионы давлгаантай ингээд тааруулж давцуулж байх хэрэгтэй гэсэн үг. Тэр нь юу гэхээр түр өмнө хэлсэн те дахлын нөө тета долгион буюу 70 тухамсартай сайн суулгах гэсэн үг. Ингэж яг тэр нөө нэг байгалийн жамаараа чамаа урагшин татах хөдөлгөх зүйл байх болно гэсэн үг. Тэгээд одоо хоёрдугаар гэх юм бол энэ хамгийн том энергийн хөдөлгөөн долгион ялгаруулж одоо хүмүүстэй одоо энэ заяа зам те цаг хугацаа гэдэг зүйл нөлөөлж байдаг зүйл бол мэдээж нар сар одод байгаа гэсэн үг. Тэгээд гэтээ эдгээр болохоор яг тусдаа яг өөр өөрсдийн ингээд энергитэй болохоор тусд нь өөр зүйлийг нөгөө нэг хүсдэг гэсэн үг. Энерги урсгал нь өөр учраас. Тэгэхээр нар сар одон ингээд тусдаа ингээд өөр энергитэй бол бас тухайн таарсан хүслийг бас хүсэж болох юм байна тийм үү. Тэгэхээр та энийг дэлгэрүүлээд тайлбарлаад өгөөч. За нарнаас эхлэе. За нар бол өдөр болгон манддаг. Тэгэхээр энд бол одоо өдөр бүрийнхээ сайн сайхан үүлийг өрөөж далдаг гэсэн үг. Одоо ээжнэр бол айгүй ингээд сайжмахад ээжийг өргөө те сайхан бүхний ингээд өрөөгөөд наранд ингээд далж даатгадаг тийм зүйл хүн болгон мэдэх байх. Нар гэдэг яг ингээд ерөнхий харах юм бол бүгдийн дээр тусч байгаа. Хүн амьтан чи би гэж ялгахгүй. Энэ одоо тийм болохоор энэ нарны энерги гэдэг бол ингээд маш том бүх зүйлийг тэтгэж идэг те маш том юм долгион хүчтэй долгион гэсэн. Тэгээд чиний дээр нар тусч байгаа бол миний ч дээр нар тусч байгаа. Зөвхөн одоо нэг хүний дээр сайн ингээ хүссэн болохоор ч юм уу те тусаагүй энэ бол ингээ ерөнхий зүйл гэдэг эхлээд сайн ойлгочих хэрэгтэй гэсэн. Тэгэхээр цаад логик нь юу вэ гэхээр одоо тэ чиний миний дээр тусч байгаатай адилхан одоо чиний эргэн тойрон ингээд хэрвээ сайн сайхан байх юм бол чам ч гэсэн айгүй эргээр нөлөөлнө штэ. Сайн сайхан юм бодоод одоо тэгвэл ингээ гэдэг ч юм уу те. Ингэж нөлөөлнө гэсэн үг. Тэгэхээр наранд юу хүсдэг вэ гэхээр бусдын төлөө бүгдийн төлөө хүсэх нь одоо илүү сайн нөлөөтэй гэсэн үг. Илүү хүрх те ингээд татдах бүх нийтээрээ ингэж нөгөө нэг сайн эрэг энерги те татж авах юм нөлөөтэй гэсэн үг. Тэгээд наранд хүсэхдээ анхаарах зүйл бий юу? Одоо зөвхөн яг сайн сайхныг хүснэ гэх юм уу? Түүнд одоо бас
муу муухайг хүсээд байдаг хүмүүс байдаг ч гэж болох юм болов уу гэж бодлоо. Тэгэхээр наранд хүсэхдээ юуг анхааруул зүгээр юм болов? За энэ түрүү хэлсэн ингээд айгу том эрчмийн давлгаа байгаа. Тэнгүүт энэ том ингээд энергийн давлгаан донд одоо зөвхөн өөрийн бид тэр нэг хувцсыг ч юм уу те юу чи ингээд нэг юм айгу ингээд жижигхэн зүйл хүсэх юм бол ингээд нарны том эрчим гүйдлийг ингээд нөгөө чиний ялгаруулж байгаа энерги чинь дагаж ингэж давхцаж чадахгүй шууд нарны энергитэй цохиулчдаг гэсэн үг. Ер нь бол ийм үр дүнгүй зүйл байх болно гэсэн үг. За жишээ нь ингээд тэгээд энэ нар гэдэг чинь айгу том эрчмийн ингээд давлгаатай гэсэн тий. Ингээд энергийн хөдөлгөөн нь бүр ингээд давлгаа юм шиг тийм том хүчтэй гэдэг ойлгож байна. Тэнгүүд энэ том давлгаан донд жижигхэн юм амин тий би нэг энэ хувцсыг авах юмсан ч юм уу тий. Мэдгүй нэг юм жижигхэн зүйл хүслээ гэхэд энэ бол тэр нарны том энергит ингээд дагаж авч гүйдэл чамайг татна гэхээсээ илүү зүг цохигдоод унана гэсэн. Тэр одоо биелэхгүй. Харин наранд яг юу хүсвэ гэхлээр за шинэ нутаг газар шороо тий уул ус илгэн садан одоо тий энэ бүхэн маань одоо нарандаа ивэгдэж сайхан тий ивэл буянтай байгаарай ч юм уу тий алс замыг энэ нарны гэрэл байн гэрэлтүүлж байгаарай гэдэг ч юм уу. Ингээд одоо том зургаараа ингэж нэг том хүрээг хамарсан хүсэл байснараа нарны энергитэй одоо тэр том юутай одоо давцах нь илүү гэх юм уу. Тий. Ер нь бол ингээд чиний ингээд ирээдүйд байгаа сайхан амьдрал энэ уул ус нутаг ус тий одоо хамаатай илгэн садан аав ээж эцэг их бүгд бас л хамаатай учраас энэ ч гэсэн ингээд нөлөөлөх учраас ингэж нарандаа ч гэсэн энэ сайхан бүхнийхээ төлөө бас хүсэж даллаж явах хэрэгтэй гэсэн. Зөвхөн өөрхөн амин зүйлийг сайхан болгох гэж бодоод байхаас илүүтэй. Тэгжээж энэ том зүйлийг хүсчээж энэ нарны том энергитэй хамт ингэж эргээд ивэж буудаг гэсэн үг. Тэгэхээр сарны хувьд гэж бас байх юм болов уу гэж бодлоо. За сар гэх юм бол нартай харьцуулбал бол хязгаарлагдмал одоо гэрлийн хувьд ярих юм бол хязгаарлагдмал шүү дээ тий. Тэнгүүд сарны энерги нь зөвхөн энэ тусч байгаа гэрлээ дагаж л буудаг гэсэн. Энэ хүрээндээ. Тэгэхээр хэдий одоо гэрэлтэй тий энэ том энергитэй байна. Төдий чинээ тэр энерги маш одоо хүчтэй нөлөөлнө гэсэн үг. За ингээд яг нартай ингээ харьцуулахад хамаагүй жижиг сул мэт боловч одоо сар ингээ бүтэн сар гарахад л ямар одоо хүнэстэй санаанд хүртэлтэй аюу нөлөөлдөг байгальд хүртэл аюу нөлөөлдөг жишээ нь усны долгио аюу хүчтэй болж эхэлдэг ч гэдэг юм уу тий. Тэр ингээд бас багаар үнэлж болохгүй. Тэгээд сарны одоо хэлбэр байна тий хаврын сар, тал сар, бүтэн сар гэдэг. Энэ дундаа яг саранд хүсэхдээ шин саранд хүсвэл илүү зүгээр гэсэн. Одоо шин сар гэхээр хэдий яг нарийнхан гэрэлтэй гэж болох ч гэсэн эн чинь ингээд урагшилж байгаа. Ингээд томорж байгаа сар байхгүй тий эхэлж байгаа. Эхлэл эн чинь томрох тусмаа илүү энерги хүчтэй болдог учраас энэ шин саранд хүсэх даллах нь өөрөө чиний ихлүүсэн ажил үйлс ч юм уу яг тэр хүсэж зорж байгаа зүйл чинь хурдтай ингээд урагшлах бас магадaltaй гэсэн. Тэгээд нараа бодвол сар эргэлддэг учраас одоо хурдан түргэн хугацаанд хурж бэлэгж болох үз зүйлүүд байвал илүү тохиромжтой гэсэн үг. Тэгээд одоо буцаж байгаа ингээд буцаад ингээд нэг жижиг нарийнхан алга болж байгаа саранд хүсэх бол тохиромжгүй. Тэгэхээр ерөөдөө бүтэн сар нэг бол яг шинэ эхэлж байгаа сар байвал зүгээрээ гэсэн үг. Тэгэхээр нөгөө шөнийн 2-ны сарнд бид нар чинь нэг төрөвчөд даллаад байдсан шүү дээ. Тэгэхээр түүнтэй адилхан магадгүй бас анхаарах зүйл гэж байдаг байх л та.
Тэгэхээр наранд анхааруул одоо баг зүйлийг хүсвэл намны эрчимдээ дарагчтай юм байна те. Тэгэхээр тэрнтэй адилхан саранд бас хүсэгтэй анхаарах зүйл байгаа юу? Тэгээ саранд хүснэ гэхээр мэдээж сар гарцсан шүн байгаа. Шүн учраас хамаагүй шунал хөдөлгсөн зүйл хүсэж болохгүй. Шунал хөдөлгсөн зүйл гэхээр одоо хар эрчимэл ялгаруулна тэр бол. Эцэж одоо сайхан хүсэл бол сайхан энерги ялгаруулж байгаа бол шунал гэдэг бол хар энерги ялгаруулж идэг. Тэгээ хар энерги ялгаруулад нэг юм ингээд дуудчихдаг, далалчдаг. Тэгэнгүүт хар энерги л дагуулаад өөрөө ингээд гэртээ дагуулаад ороод ирдэг ч юм уу те. Мөнгө даална гэж юм. Яг ингээд мөнгө даалж бол нэгтээ нэг үг гэдэг айгуу чухал байхгүй юу? Мөнгө эсвэл одоо нэг би тэр зүмийг л авмаар байна гэдэг ч юм уу те. Бүр айгуу яг энийг гэж амар шунж ингэж хүсч шилж болохгүй гэсэн үг байхгүй юу? Одоо ингээд тэрийг одоо чи тэгээд авмаар байна гэд бүр үнэхээр ингээд даач мэдээж нэг авах байх. Гэтэ тэр бол одоо нэг юм болдгоо ч юм уу те. Авцсан байсан ч юм болохгүй. Тэгээ өөр нэг юм гарц гараад дуусчдаг ч юм уу. Тэгдэг гэсэн үг. Харин тэгвэл одоо ингээд би жишээ нь байртай ингээд болмоор байгаа гэж бодъё л да. Тэгэхээр тэрийг одоо хүсэж чинь гэхээр одоо байртай боллыг гэж хүсэхээр одоо энэ шунал болох уу? Шунал болчих юм болов уу? Шунлын хүсэл болчих юм болов уу гэж бодлоо. Яг ингээд байртай болохын тулд за юу гэдэг чи ингээд нөгөө яг ингээд хэрэгтэй зүйл нь мөнгө штэ тий байрахын тулд. Гэхдээ тэргээ чи ингээд мөнгөтэй болмоор байна гэчээр чиний бол цаад хүсэл чинь тодорхойгүй нэг ерөөсдөө дурддаггүй тий уул нь байрах гэдэг ч юм уу тий. Тийм болохоор юу гэдэг заавал би мөнгөтэй болъё гэдэг ч юм уу тийм биш. Ерөнхий том утгаараа одоо энэ миний хүсэж байгаа зүйл маань тий арвин байгээ ч юм уу. Одоо за байр хүслээ гэж байна. Тэгэнгүүт за эрх нэг сайхан мөнгөн сар шиг сайхан мөнгө өдрөн за эхнэр үр хүүхдтэйгээ хантайгаа сайхан элэг бүтэн ханаа тулгаа бариад галаа бадраах тийм сайхан хүсэл бодолтой сансан тэмүүлсэн өргөө гэртээ орон байрандаа орсон байгээ гэдэг ч юм уу тий. Одоо ерхийдээ бол нэг ингээд зөвхөн нэг зүйлийг жижигээр ингээ авах биш. Одоо томоор бүх юмаа ингээд хамруулад тэр нэг тэн дунд бас юу хамт байгаа юм бэ гэдгийг чи бас бодолцох хэрэгтэй. Тэгжээ чиний дотор далд хомсор чинь ч гэсэн энэ бүдийгээ би хамт бодолцох хэрэгтэй. Гэдэг тэр нэг чамайг хөдөлгөх бас бодол хамт явж явах хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр одоо саяны яг таны хэлсэнчлэн яг хүсэх юм бол үнэхээр бүх зүйл яг өөрөө ирдэг юм шиг санагдтал. Тийм амар сайхан мэдрэмжийг төрүүллээ л дээ. Тэгэхээр нар сар гэж байгаа. Тэгэхээр одод дутуу үлдлээ. Тэгэхээр одонд бас ондоогоор хүсдэг юм шиг санагдлаа зөв үү? Саяны бас нэг саран дээр нэг юм хэлэхэд одоо хүний заяаг ч юм уу те өөртөө авах хүсэл байж болохгүй. Энэ юу гэхээр би энэ хүнтэй л сумаар байж юм уу те. Би энэ хүнтэй л гэрлэмээр байна гэдэг ч юм уу. Тэгээ энэ бол одоо өөр хүний нэг заяаг өөртөө хүсээд байна гэж байж болох нь бол нэг шунлын нэг хэсэг байхгүй юу. Тэгээ энэ бол нэг үүлийн үр дагуулна гэсэн үг. Зүгээр ингээд ямарсан ингээд нэг хань ижилтэй болмоор байгаа хүн байж болно. Энэ дээр бол ингээд би тэр хүнтэй сумаар байна гэхээсээ илүүтэй одоо яг тулга галаа маналцах те сайхан ханийн заяа, үрийн заяаг минь булгаж өгөөрэй. Хүслийг минь хөргөж өгөөрэй. Энэ үргэсэн сүүг минь хүргээрэй гэдэг ч юм уу те. Ингээд ерөөд нь хүсч болно гэсэн үг. Одонд тэгэхээр за одыг ингээд нар сартай харьцуулах юм бол ингээд тоолж томшгүй штэ тий. Үл тооллох тий олон. Тэр утгаараа маш өргөн цар хүрээ цаг хугацааг одоо хамрана гэсэн үг байхгүй юу? Одоо энэ одонд хүсэл дадлах зүйл маань. Энэ юу байж болох вэ гэхээр алсын том хүсэл чинь байж болно гэсэн үг. Олон том хүсэл хүсэж болно гэсэн үг. Гэхдээ одоо олон байлаа гэд докторгүй байж болохгүй. Маш одоо доктортой байх хүсэл гэсэн үг. За тэгээд ерхий одоо хүмүүс бол одон гэх юм ба шанаа тоолоо илүү мэдэх байх. Шанаа тоолоо одонд төслөө хэлнэ гэдэг ч юм уу те. Энэ дээр бас нэг зүйл нь болохоор
яагаад ингэж иддэг вэ гэхээр яг шаналлын одонд хүслээ одоо өргөжтэй даллаж болдог. Яагаад тэгэхээр энэ маань өөрөө тусаж авдаг сав богц хэлбэртэй байхгүй юу ингэж шаналж авдаг. Тэр ирээрээ тэр энерги байна гэсэн үг байхгүй юу? Тэгэд энэ эргэлдэх тоолондоо нөгөө нэг сайн анзаарах юм бол ингээд гидих те хотойх ингээд энэ хэлбэр өөрчлөгдөж идэг. Тэгээ нэг ус шанагдахад байна уу эсвэл усаад одоо нэг за дээшээ цацах гэдэг нь үү гэдэг авах гэдэг нь үү ингээд асах гэдэг нь үү гэдэг үйлчлэл байдаг гэсэн үг. Тэр хэлбэрийг сайн харах хэрэгтэй. Одоо жишээ нь ингээд шанадлаа одны хэлбэр маань амсран дээшээ ихсэн ингээд гидийцэн байх юм бол энэ бол нөгөө нэг чиний хүсэл бараг тэр гидийсэн шанан дээгүүр давах уугүй юу гэж одоо бодох ч юм уу те. Тийм болохоор нэг тэгш юм уу эсвэл өөрлөвч ингээд доошоо газарлаа тонгоосон хэлбэртэй таарсан байх юм бол түүнд яг ингэж хүсэж далсан зүйл маань одоо илүү одоо биелэх одоо хүрэх те одны энергид очиж нийлэхэд илүү төхөмтэй болдгоо гэсэн үг. Зөв. Тэгэхээр яг одоо түүнд нь бас өөртөө хүслээ яг хүсье яг өөрийнхөө тийм нэг амжхан хүслийг хүсье гэвэл яах вэ? Одоо илүү ингээд том те сая бол ингээд хантай болыг ингээд давхар үрээ хүсдэг ч юм уу ингээд илүү ингээд одоо том хүрээнд үзлээ. Тэгвэл яг өөртөө бас нөгөө нэг амжхан хүслүүд байгаа штэ. Тийм зүйлийг яаж хүсдэг вэ? За яг онооч өөртөө хүсье гэх юм бол яг цаг хугацааны энэ үед сайн гэж хэлэх юм бол яг түрэх үед яг тод байсан одод ч юм уу те тэр одоо тэр ордны одод гэж ярьдаг ч те. Яг тэр одоо оддоо ч юм уу яг төрсөн өдрөөрөө ч юм уу те хүсэх нь бас эрэг нөлөөтэй юм уу те. Яг тэгэхээр чиний энергитэй ингэж давцаж хүчтэй ингэж нөгөө нэг энерги таталцж байгаа учраас тийм байдаг. Харин ингэхдээ болохоор яг өөрийн зорилгоо хүс. Энэ чамайг болохоор яг алсын одоо сайн тэр одоо бодож байгаа зүйл чинь аваачих тий чамайг татж байх, хөдөлгөж байх зүйл чинь байх хэрэгтэй. Тийм болохоор нэг асар жижигхэн тий ахархан бодлоор юм ер нь бол битгий хүсэх гэсэн үг. Тэгээд энэ ер нь од нар сарандаа бол сүү өргөж хүслээ хүргэж болно. Тэгээд одоо ингэхдээ болохоор өргөл өргөх гэдэг бол одоо Монгол ёсонд бол маш эрт үеэсээ ингэж уламжилж ирсэн юм бас байж идэг. Сүү өргөхдөө нэг анхаарах зүйл юу вэ гэхээр энэ ч нөө эзэн байх хэрэгтэй. Хин хүсэж байгаа энэ хэний хүсэл юм гэдэг зүйл бас тий. Хаана хүргэх юм бэ энэ хүслийг гэдэг очих газар байх хэрэгтэй гэсэн. Тэгээ мэдээж нь юу хүсэх юм бэ гэдэг чинь тодорхой байх хэрэгтэй. Тэгэхээр ингээд одоо энэ овог нэржилтэй тий энэ humbi ийм тэр одоо одондоо ч юм уу сарандаа ч юм уу өргөж байна. Энэ өргөж байгаа зүйлийг минь хүлээж авч ингээрээ тэгээрээ гэдэг зүйлийг ер нь бол хүсдэг. Тэгэхээр нөгөө нэг түрүү хэлсэнчлэн яг одондоо одоо бид нар чинь 12 одоо жил болгон төрсөн өдөр гээд болно. Тэр үед болгонд одоо бидний од наашилдаг гэвэл бас жоох өрөөсгөл байх гэж бодож байна. Яг 12 жилдээ нэг эргэлдэж бидний яг нөгөө төрж исэн одод мань жоохон төгтөйм болов уу гэж бодож байна. Гэтэ жил болгон бид нар бас нэг лаа үлдээд ш төрсөн өдрийн. Тэр нь одоо бас ямар нэгэн одоо түүнд одоо тэр лаагаа хасаагаад хүслээ шивнээд байдаг. Ер нь тэр одоо хүсэж байгаа зүйл нь хүрдэм болов уу? Таны талаар юу гэж бодож байна? Тийм нөгөө нэг за 12 жилээр илүү хүчтэй юу гэхээр мэдээж тийм. Одоо нөгөө нэг жил орохоор одоо хүн тусдаг гэдэг ч юм уу тийм ингээд янз бүрийн яриа байдаг. Энэ болохоор ялч харахгүй нөгөө нэг юм энергийн юм үйлчлэл явагдаад байгаа учраас тийм ямар нэг зүйл хийх хэрэгтэй ч юм уу ингээд тийм үе байдаг учраас тухайн жилд одоо төрсөн одоо энерги айгуу ингэж хүчтэй нөлөөлөх зүйл бол байдаг. Тэр төрсөн өдрийн гар одоо өөрөө хүсэл бол яг юу л ах л та
Зөв өөрийнхөө юу хүсэж байгаа гэдгийг л тодорхойлж өөртөө сануулж байгаа явдал байх. Мэдээж яг тэргээ байнга чи ингээд хүсдэг хүсэл чинь байвал мэдээж бас нэг өдөр биелгэл байх л та тий тэрний хадар төлөө зорж байгаа учраас бас л нэг бодож байгаа эрчмээ гаргаж байгаа юм чинь тийм ээ. Тэгэхээр бас энэ хүсэж байгаа зүйлсээ хүнд хэлвэл бэлдгүүгээд бас тиймэрхүү зүйлсийг одоо бид нар байнга ярьдаг шүү дээ. Хүсэж байгаа зүйлээ би зөвхөн өөртөө үлдээ гэдэг ч юм уу. Энэ зүйл нь яг ямар шалтгаантай та энийг тайлбарлаад өгөөч. За хүн ингээд бодож явж исэн, хүсэж исэн зүйлээ хэн нэгэнд ингээд хэлчихээр хүний оюун бодол нөгөөхөө хийчлээг андуурчдаг. Одоо хийгээд ингээд болцсон юм шиг санагдаад санаа амраад тайвширчдаг гэсэн үг. Ингээд нөгөө болцсон юм шиг болоод бодлоос хаягдчихаар нөгөө нэг хүний санаа амарч байгаа болохоор хөөцөлдөж хүүхээ болчдөг гэх юм уу? Мартчихдаг. Одоо би тэгэндээ айгүй сайхан хүсэл байгаа. Тэрний хадлаа одоо би юу хийх үү, хөдөлөх үү гэл ингээд цаашаа ингээд үргэлжлэж яваад нөгөө нэг бодол чинь ингээд үйлдэл болоод гарах хэрэгтэй байсан чи энд нэг хүн дунд нь хэлчихээр бол санаа амраад болцсон юм санагдаад одоо хийхээ болчдөг гэх юм уу те. Ингэхээр нөгөө нэг энийгээ хүн би энд хүнд хэлсэн чинь биелэхэ болчлоо гэх юм бол андуурдаг гэсэн үг. Зүгтэй. Бас нөгөө болохгүй хүсэл гэж яриад байгаа. Хүсэл хүсэхдээ анхаарах шаардлагатай зүйлс гэж байгаа юу? Бага. Юу гэхээр өмнө дурдсан нөгөө шунал хөдөлгөх зүйлс байж болохгүй гэж байгаа. Энэ дээр нэмээд сэтгэл хөдлөлөөрөө тий эсвэл нөө сэтгэл хөдлөсөн зүйлээ чих юм уу тий. Сэтгэл хөдлөсөн зүйлээс илүү сэтгэл хөдлөлөөрөө тухайн үеийн яг нэг айгүй баярлаа ч юм айгүй уурлаа ч юм уу тий. Эмоцны өсөлтүүд байгаа шүү дээ тий. Тэр бол тийм зүйл хүсээд аллаад хэрэггүй. Яа тэгэхээр хүний сэтгэл хөдлөл гэдэг чинь ингээд хором төдий ингээд нэг дээшээ доошоо ингээд хэлбэлцээд гарч байгаа ингээд энерги байж байгаа. Тэр чинь ингээд тэгсэн хэрнээ аюу хүчтэй байхгүй юу? Хөдөл ингээд хүн баярлахаар амар их баярлаад уурлж гомтохоор ингээд амар уурлаад ингээл хүсээгүй ингээд юм хэлждэг ч юм уу тий. Дараа намаа барил яах гэж хэлвэ гэдэг байхгүй юу? Тэгэхээр тэр бас нэг юм хөдөлгөөн хийхэд хүргээд байгааз тэр шиг одоо ингээд энэ сэтгэл хөдлөлтийг хорон төдий ирнэ аим хүчтэй. Тэр шиг айгүй аим хүчтэй хүссэн ирнэ ингээд насгүй хүслээд байхгүй юу? Ингээд биелэхгүй ч юм уу те. Биелсэн ч гэсэн одоо яг чиний яг удаан бодож тогтвортой бодоод ингэндээ гэсэн зүйл биш учраас дараа нь чи харамсах хэрэг гардаг. Одоо ингээд тэр ичнээ хүчтэй ингээд хүчтэй хүссэн. Тэгээд энээс болоод ийм болчлоо ч юм уу те. Нэг юм шал дими тэрний төлөө цагаа өөрөө явцсан байдаг ч юм уу те. Дараа нь ботсон чи шал хэрэггүй юм байсан ч юм уу. Иймэрхүү зүйл гарч болдог гэсэн үг. Сонсогчд маань үүнийг үйлдэх зүйлийн үр дагавар гэд ойлгол бас болохоор санагдлаа зөв үү? Тийм одоо энэ хүсэх зүйл чинь одоо чамайг өөрийг чинь ингээ хөдлөж чадах зүйл байх хэрэгтэй гэдэг байгаа шүү дээ тий. Тийм болохоор ингээ томоор харах хэрэгтэй. Тэрэнд хүрэх одоо цаг хугацаа, хичээл зүтгэл гэд бас нэг золионд гарч байгаа зүйлүүд бас хамт яваад байгаа. Тэгээд ямар ч зүйл хүссэн тий нэг золиос гарч л харна. Сайхан зүйл байсан ч золиос харна. Тэр нь одоо тэр мэдээж цаг хугацаа тий сэтгэл хүч хөдөлмөр юу гэдэг. Энд чинь гарч байгаа л бол мэдээж тэрний төлөө хүрэх гэж яваа юм чинь тэрний төлөө гаргаж байгаа золиос гэсэн үг. Тэгэхээр одоо тэр зүйлийн төлөө золиос гарах хэмжээний тий дүнцтэй тийм зүйл байх хэрэгтэй гэсэн үг. Тэгээд түрүү хэлсэн нөгөө өөр хүний заяаг өөртөө авах хүсэл байж болохгүй тий. Энд чинь ингээд гарах золиос нь айгу том одоо үлийн үртэй байдаг гэсэн үг. Тэгээд мэдээж анхаарах айгу олон зүйл байна л да. Зүгээр жишээгээр дурдчихъя. За хатуу жил одоо бас хүсэх даллах
бас хэрэггүй нөө хатуу учраас нөө буулгах хэцүү ч юм уу те харшлаад байдаг ч юм уу. Хатуу жилд ингээ айгүйх юмд ингэж нөгөө нэг араас нь хөөцөлж гүйж хагаад болж бүтэхгүйгээс болоод за энэ юм болохгүй байна хайдаг ч юм уу те. Тийм болохоор тэр жил таарж гин үгүй юу те харуул зүгээр. За хатуу сартайд хэрэг одоо бас хэрэггүй гэж байгаа. Хатуу сар хэрэг одоо юу гэдэг чиний өөрийн чинь энергитэй таарахгүй сар харш сар гэсэн байж болно. Энерги нь ингээд таарахгүй гэсэн үг байхгүй. За бас энэ бар өхөр бич нохой цаг те ийм өдөр болон ийм саруудад бас хэрэггүй гэж яг харшилчиж магадгүй хатуу гэдэгтээ нөө ордог учраас. Тэгээд туулаа хэрэггүй энэ чинь айгу докторгүй амтан байхгүй юу? Докторгүй ингээд чиний тийм улан тогтох зүйл хэрэгтэй штэ тий. Тэгэхээр докторгүй шийд чи ингээд зэн ч хэрэггүй мө тэр ч хэрэггүй мө гэд өөрийнхөө ихлүүлсэн зүйлдээ ч юм өссөн өсөлтөд эргэлзээ явчихдаг. За дахиад цаг өдөр сар бас ерөнхийдөө яг дими бүр айгу мууч бичлээ. Яагаад тэгэхээр дахиад яг цагаараа ингээд харахаар дахиад чинь ингээд дахиад цаг чинь яг шүн чим шиг гүүч юм шигтэй нааж арцсан ч жаргаагүй ч юм шиг ийм нэг завсрын цаг таарсан байдаг. Тэгэхээр энэ өөрөө бас яг ингээд айгу эрт сэрэж байгаа юм шиг тий шүнж байгаа юм шиг ингээд сэрждэг штэ энэ амтэн чинь. Тийм. Тэгэхээр ингээд чиний энэ цагаар ингээд ч юм уу сараар ч юм уу тий өссөн өсөл ихлүүлсэн ажил чинь бас ингээд эхлэх гэж байгаа болох гэж байгаа юм тий хизээ хүрэх чинь хүрэхгүй ч юм уу гэдэг нэг ингээд ер нь цав хугацааны нэг юм завсар дунд орчих магадaltaй гэсэн үг. Тэгэхээр тухайн жил нь бас баг өдөр нь сар нь орж байгаа чинь жилэнцэн баг ороод ивчвал тухайн жилдээдсэн бас хүсэхтэй бас нөгөө сарандаа гэхээс илүү нарандаа ч юм уу одоо арай илүү өөр зүйлд нь хүсэж байж болох юм шиг санагдлаа. Тийм өдөр зүйлээ хараад эн чинь одоо жил болгоноороо сар болгоноороо өдөр болгоноороо цаг болгоноороо өөр энергийг хөдөлж байгаа учраас айгүй хайтаахан хамгийн таарсан энерги дээр л зүйл нөө нэг хүслээ даллах гээд байгаа штэ тий. Тэгэхээр хамгийн нохой цаг бас ерөнхийдөө дими байдаг. Яа тэгэхээр нохой яг эзний хамгаалдаг. Өөр бос зүйлээ ойртуулдаг. Гэхдээ ингээд аливаа зүйлийг ингээд хүсэх юм ажил эхлүүлэх гэхлээр сайн зүйлийг ингээд яах гэхлээр нэг боломж гарч ирэхээр тий хүссэн зүйлийн боломж гарч ирэхээр нөгөө нэг эргэлзээ тэнэгэлзээ явчихдаг. Ийм болох юм болоо болохгүй болоо би чадах юм бол чадахгүй болгоо эргэлзэж сэжгэлсээр хагаад боломжоо алдчихдаг байхгүй юу? Нохоо бас ингээл нөгөө нэг энэ нохоо юу гээл те ингээд ойртуулдгүй шиг ийм мэдрэмж төрүүлчихдэг гэсэн үг байхгүй юу? Тэгээд өөр гэх юм бол нөгөө нэг хохмоо өдөр энэ төр гээл те байдаг штэ нэг тийм эрчим боож байгаа өдөр гээд энэ хатуу иймэрхүү өдрүүдэд бас ер нь хэрэггүй байдаг. Эсвэргээрээ сайн цагууд гэж байгаа. Ерөнхий одоо яг нарны ингээ нар ургаж мандахаас эхлээд те нэг өдрийн халуун нар хүртэл энэ бол сайн цагтаа ордог. Энэ эдгээр цаг бол ерөнхийдөө сайн одоо луу морь могоо гэл те хонь цаг гэл эдгээр цагууд бол ерөнхий сайн цаг болно. Эдгээр өдрүүд ч гэсэн ерөнхий сайн. Гэтэ эдгээр өдрүүд гээд нөгөө нэг хохмоо өдрөө хаагачаад сайхан зүйлээ даллаа тавьчих болохгүй ч үү те сайхан ажил үйл эхлүүлэх гэж байгаа бол бас хэрэггүй те тэр өдрөө бас харна. Тэгээд бас нөгөө сар ботж байгаа өдөр үгүй юу гэдэг бас харна штэ те. Тийм байна. За яг энэ гой сайн үеэр гэж байгаа айгу сар ботж байгаа өдөр бас хэрэггүй гэсэн. Бас нэг зүйл юм бол шүн сар одонд үргэлж өрөх гэдэг байгаа те. Энэ сайн цаг гэх юм бол гахаа хулган цаг байж болно. Ийм хураадаг те. Ийм цаг байж болдог. Тийм. Тэгэхээр нөгөө таны бас өргөн гэхээр яг л нүдэнд ингээл ээж маань ингээд сөөрөж байгаа юм шиг яг нөгөө нарандаа өглөө нарандаа сэрээд нарлуугаа хараад бас ингээл дотроо гой хүсэж байгаа юм шиг тийм мэдрэмжүүд төрж байна. Тэгэхээр манифест гэдэг одоо бидний хаар болохоор ингээд юм ямар нэгэн зүйлийг ингээд бид нэр өөрлөгөө даллаж дуудаад байна тийм үү. Тэгэхээр бид нэр эрт үеэсээ одоо ингээд манифест ингээд хийж байсан болж таарч байна уу? Тэгээ нөө эртний хүмүүс маань байнга л өргөлөө өргөл бид нар чинь
аав ээж маань ингээл уламжлал болоод ирсэн байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ зүйл маань эртнээсээ одоо энэ бид нар манифест монголчууд маань манифест хийдэг байсан болж таарч ийнө үл гэж бодож байна. Тийм ерөнхийдөө миний бодлоор ч гэсэн энэ даллах үйл гэдэг тий цайз хүний дээжээ нар сарандаа өргөл өргөх гэдэг бол энэс илүү бүр ёсчилж хийдэг байсан. Тэгэхээр энийг яг одоо манифест гэж нэрлэжээд байгаа болохоос бид тэр үедээ манифест хийгээгүй. Одоо бид бол хийдэг зүйлээ хийж исэн. Одоо үед л манифест гэж нэрлэжээд байгаа тий. За энгийн жишээ тий сая түрүү хэлсэн цайз хүний дээж өргөх гэж байна. Ингэхдээ хүртэл одоо 9 цагаан хүслийг нь бэлэгдээ заслаар ингэж өргөж заншсан байдаг ч юм уу тий. Тэгээд түрүүн одоо дурдсан нар сарандаа одоо алив сайхан инг саруулыг нь гэж хүсч өрөөж далж байгаа хэрэг мөн тий зөвхөн өөрхөн л ихгүй уул ус гэл тий. Тэгээд энэ одоо өргөл нь цацлаар дамжиж тэнд очиж хурч одоо цайлгаараа тий энэ миний хүслийг өргөлийг тэр газарт очиж энэ хүнд очиж энэ сүүшиг болгож өгөөрэй гэд ингэж дандаа сайхан 9 цагаан сайхан хүслийг л хүсэж даллнаа гэдэг ийм ёс заншилтай гэсэн. Тэгээд энэ эдгээрийгээ ч гэсэн ингэж яг өв болгож тий үг сургаалтай шингээсээр ирсэн байдаг. Одоо шинэ одоо ингээл сайн явах санааных санаж авбал бүтэн гэх мэт одоо үгс байдаг шүү дээ. Харам бодож болохгүй тий. Одоо энэ бол санаа чинь чин сэтгэлээсээ хүрнэ, бүтнэ гэсэн одоо итгэлтэйгээр одоо тууштай ингэж хичээж зүтгэдэг байхаа ер нь бол багаас сургаж ирсэн байгаа байхгүй юу. Тэгээ энэ нь одоо яг одоогийн бидний хэлж ойлгоод байгаагаар манифестийн одоо бас юм хэлбэр ингээд болоод байгаа юм уу гэж хараад байна. Тэгэхээр одоо нөгөө манифест гэдэг одоо гадуур их судлаад үзэхээр ингээд affirmation чухал гэд байгаа юм. Одоо үүн нь болохоор үг их чухал санагдаад одоо үгээр одоо тэр зүйлийг хүргэдэг манифестыг илүү хүчрхэг болгодог гэх юм уу. Тэгэхээр монголчуудын хувьд яг энэ үг ямар үүрэгтэй байсан бэ? Даллах үүлэнд нь ч адил үг чухал байгаад байгаа шүү дээ, тийм ээ. Үг их хүчтэй бас энергитэй. Тийм болохоор амны бэлгээс аштын бэлэг гэж үг байдаг тий. Тэгээ хатуу муу үгийг хамаагүй хэлдэггүй зөөлрүүлж хэлдэг. Одоо өвдөж яах гэхээсээ илүү члэрч гин гэдэг ч юм уу тий. Тэгэхэд одоо болохоор дүүлсчүлээ өвчүлээ гэл тий хулчүлээ гэдэг ингээд үхэл хатлын үгийг аягүй их амдаа хэрэглээд байдаг. Жишээ нь одоо ерөөл байна тий. Ерөөл гэдэг чинь ингээд алс дараандаа ирээдүйдээ цаашид ийм сайхан байгаарай гэж зөвхөн өөрийн төлөө биш ингээд түмнийхэн төлөө сайхныг өсөж өрөөж хэлдэг. Үгийг ингэж маш сайхнаар ингэж одоо яг л энэ affirmation гэдэг шиг болгоцсон ингээд бүр шүлгэлцэн тий бүр ёс болгоод үлдээсэн байгаа гэж хараад байгаа байхгүй юу. Тэгж бодсон ч бас л ерөөл гэдэг зүйл нь ерөөгцөн гэд ялчгүй юм байна. За тэгвэл эртнээсээ одоо ингээд одоо Монгол хүмүүс маань ингээд ерөөлөө үгээ бодолтой одоо үйлдэлээ цэгэнсэн юм байдаг байжээ. Тэгвэл энэ одоо даллах үйлээ ингэж хийж ирсэн бол одоо тэр өмнө нь ингээд далж исэн тэр урт хугацаанд одоо энэ зүйл нь ингээд биелээгүй байгаа байдалтай байгаад байна. Одоо энийг хүмүүс бас бодож л байгаа хальтаа үзэх сонсогчд маань энэ яагаад одоо бид нар ингээд ийм байдалтай байгаад байна. Даллах үйл хүсэл нь ингээд биелэхгүй байх шалтгаан юм уу? Тийм ямар нэг юм байгаа юу? Яг энийг шууд ингээд дээр үедээ ингээд одоо сайхан зүйл хүсч ярддаг гэсэн бол бид нар одоо яагаад ийм байгаа юм бэ гэж хэлэх нь айгүй өрөөсгөл яа тэгэхээр сайхан амьдрал гэдэг чинь тэр үедээ нэг өөр ойлголт байсан байж болно тий. Одоо үеийн бидний сайхан амьдрал гэж боддог зүйл чинь тэр үе ингээд харьцуулахад шал өөрөхгүй тий. Тэр үед хизээч одоо одоогийн байгаа юм хүсэхгүй гэдэгтэй адилхан штэ тий. Тийм болохоор тэр үедээ ингээд хүсэж байгаагүй юм уу ч юм уу тий. Бэлэхгүй юм биш үү? Манай эмээ өнөр үсэж исэн бэ гэж бол бодож болохгүй гэсэн. Тэгээ мэдээж одоо энэ сайхан амьдрал ч юм уу сайн хүслэхээр зөвхөн одоо мөнгө төгрөгөөр ч юм уу илэрхийлэгдэхгүй. Хүний хүслийг үчээж болно. Тэгээд
нэг чухал юм нь бас ингээд яа бэлгүй байгаа юм бэ ч юм уу, яагаад ийм байгаа юм бэ гэж асуултанд хариулт их юм бол энэ энерги гол нь хөдлөх хэрэгтэй. Гол үндсэн нь үүрэг маань. Тэгээд 70 тухамсарт байнга тэр нүүн долгион ялгаруулад хөдөлж явах хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Чиний хүсэл, бодолд ингээд байнга ингээд байж явах хэрэгтэй. Тэгээд 70 тухамсар гэдэг чинь байнга хийж нэг давтагддаг үйлдэлүүд 70 тухамсарт ингээд кодлогддог байхгүй юу? Одоо чи ингээд өглөөс ирээд бизнес ч юм уу мэдгүй те. Өглөө байнга хийдэг үйлдэл чи ингээд 70 тухамсараараа босоод л хий. Тэр шиг ингээд чи ингээд байнга бодоогүй байсан ч гэсэн 70 тухамсарт чиний хүсэл байгаа бол чамайг ингээд нэг далдаар ингээд тэлээг байх чи хээг байх чинь ингээд удирдаад урагшлуулж байдаг зүйл байх ёстой гэсэн үг байхгүй тий. Тэгэхээр тэрнийхээ төлөө бас чи нөгөө нэг байнга ингээд 70 тухамсар цуглахын төлөө хөдөлдөг зүтгэдэг байх хэрэгтэй гэсэн үг. Чи одоо ингээд нэг юм за ингээд за мөнгөтэй ингээд лаг бизнесмен болно ингээд дооч юм уу тий. Хүсэл бодлоо гэж бодоход одоо тийм хүн хизээч залхуу байхгүй байхгүй. Ч юм уу тий. Чи ингээд би ингээд хүссэн юм чинь надад мөнгө ороод ирнэ гэд байж их юм бол чи хизээч тийм хүн болж чадахгүй. Харин тийм хүн ямар байхаа гэдэг чи бодтой ингээд хөдөлмөрч байх хэрэгтэй ч юм уу тий. Тийм чи хөдөлдөг, ажилсаг байдаг ч юм уу. Энд нэг ингээд эмгэгцэн цэцэрсэн байх юм бол ингээд нэг зэгслээ тавьчихдаг ч юм уу. Одоо энэ яхав тэрийг яхав гэдэг ингээд энерги байнга ингээд хөдлөгдөг. Тэр тэнд байх хүссэн хүн чинь ямар байх гэдгийг чи өөрөө энд байнга хийж 70 тухамсартаа оруулдаг байх хэрэгтэй гэсэн. Тэрийг хийхгүй бол чи энэ хүсэл чинь биелэхгүй гэсэн. Тэгээд мэдээж одоо энэ хүссэн зүйл нөгөө нэг эргэлдээд ингээд хүрээд ирэх тий цаг хугацаа гэж байгаа. Яарах хэрэггүй тий ингээд одоо хүссэн маргааш нь өдрийн хооронд гэж бодох хэрэггүй. Энд чинь ингээд болж бүтэх хугацаа, ирэх хугацаа гэж байна гэсэн үг. Тэгээд эсвэл сайхан замд ингээд хөтлөг ингээд боломж байсан ч гэсэн одоо тэр сайхан зүйлийг хүсэл мөрөөж исэн эмээ өвөгийн үр хүүхэд нь өөрөө тэр боломжийг хүлээж аваагүй гэж болно шүү дээ. Тэ тэр хүсэл тэр өвөө эмээг хүслийн хүүхдийн хүсэл биш ч юм уу, таниагүй ч юм уу, сонгоогүй өөр замаар яваад үтсэн байж болно гэсэн үг байхгүй. Тэгэхээр ямар нэг зүйл авахын тулд өөрөөсөө энерги гаргаж хөдлөхөөс эхлээд золиослох зүйл ингээд байна гэж түр хэлсэн тий. За энэ мэдээж юу ч байж болно. Одоо түрүүн хэлсэн өргөл өргөхөөс эхлээд тэр мэдээж нэг сүү аавна гэдэг ч юм уу тий. Ямар нэгэн үйлдэл хүлс ингээд гарнаа л гэсэн үг. Тэгэхээр энэ золиосыг бас л нөгөө нэг хүн маань хийгээгүй гаргаагүй гэж болох байхгүй. Тий түрүүлстэй хөдлөөгүй гэдэг шиг. Нэг тийм одоо нэг өөрийн нэг тухтай орчиндөө орцсон. Тэгэл нэг хийж ирсэн юмаа л ингээ хийж яах нь одоо тухтай байгаа бол тэндээ л байна. Тэр үдэж гарахгүй байхгүй. Тэгсэн мөрлөө тэнд бүр цаана байгаа юм өсөөд идэг ч юм уу тий. Тэгэхээр яах вэ гэхлээр чи тэр цаанаага ингээд сайхан юмыг авах гад хүсэж байгаа юм бол тийшээ ингээд энд байгаа ингээд нуураас гараад тий энд даваад тэр цаанаага нууранд очих хэрэгтэй байхгүй. Тэгэхээр нэг юм тухгүй газараа очиж нэр гаргах ч юм уу тий. Ийм золиос сонголт гарч ирж болно. Тэрийг бас ингэж олж таньж тэрний төлөө бас зүтгэдэг байх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр одоо ингээд бэлэхгүй байх шалтгаан байгаад байна тийм үү. Тэгэхээр энэний талаар сонсогчд маань илүү сонирх юм болов уу гэж одоо бодож байна л да. Энийг дэлгэрүүлээд манай подкастын цаг маань жоохон тулсан байгаа тул үүнийг нь постоор илүү оруулж өгье гэж бодлоо. Тэгэхээр дараачийн асуух асуултанд шууд орё гэж бодлоо. Одоо манифест даллах үлийг ингээд нэлээд сайхан тодорхой болгоод өглөө. Тэгэхээр одоо ингээд бэлэхгүй байх шалтгаан байгаад байна. Тэгэхээр далдаасаа илүү одоо бэлэхгүй далдаасаа нөлөөлөх тийм зүйл байгаа лу. Энийг сонсогчд маань бас сонирхох юм болов уу гэж бодлоо. За далдаас нөлөөлдөг энергийн одоо нөлөөллүүд байдаг. За жишээ нь нэгт чи өртөө
За энэ үр нь болохоор элийн одоо үр байж болно, далдын ч үр байж болно. За жишээ нь уул усны нэхэл, өвгдээд, заав ээжтэй, өргөл сүний ач буйны өглөхтэй. За галаа манах ир хүн байж эцгийн галыг хайсан гээсэн манж овдгоо ч юм уу те. Өөрийн гал голомт тулга гэх мэт дүүрсэн ам гарсан үүрэгтэй хүрхгүй явдаг. За эсвэл хин нэгэн сэтгэлийн өглөхтэй, тус хөргөх өглөхтэй ч юм уу. Эсвэл хин нэгэнд ам гарчаад өгөөгүй биелүүлээгүй явж байгаа бол энэ болгон чамайг ингээ урагшлуулахгүй татаад идэг, зогсоогоод идэг гэсэн. Тэгээ чамд орж ирсэн болгон чинь тогтохгүйгээр нөгөө нэг өрөндөө уурсч идэг. Тэгээ уурсахтаа ингээд яг нөгөө нэг өртөө эдэндээ очисон ч юм байхгүй, чамд орж ир тогтсон юм байхгүй. Ингээл нэг юм ажил хийгээл байдаг те. Яг ингээд тогтсон юм уу юм шиг ингээд яваад идэг гэсэн. Тэгээд зарим нь одоо чи өөрөө яг ингэж хийж үйлцэн өөр биш ч гэсэн яг аав ээж эмээ өвөө удам садны нэгнийх нь өөр нэхэл үлийн үр ч юм уу те чамд үүрэгдээд үргэлжлээд ингээ яваад ээж хайг үүсэхгүй хэрэглээд өөр нэхэл юу лээ гэж одоо энийгээс зэгслэх хэрэгтэй. Одоо хин нэгэнд одоо хэрэггүй ам битгий гар. Одоо дээр үесээ агны хариу өдөртөө агтуул жилдээ тий агны хариу жилдээ гэдэг үг байгаа штэ тий. Энэ бол бас нэг хоосон зүгээр гарчааг үг. Одоо өртөө битгий яваараа тий жилээ давуулгүй хаагаарай гэд. Тэгээ битүүндээ ч гэсэн ингээ битээ ингээд байгаарай ингээд бас нэг тийм ёс уламжлалт байгаа штэ тий. Тийм болохоор одоо хэлсэн бол хий одоо өртөө байвалдаар яг дотор чинь одоо ингээд одоо энийг ингээд сонсоод өөрт чинь ч юм уу те энийг сонсож байгаа хүнд тэр нэг үед би нэг одоо тэхвэсэн юм да тэр хүнд гэж бодогдолд орж ирж байгаа ч юм уу те эсвэл ээждээ тэрийг өгчдөг ч ээждээ ч юм уу найздаа дээр нэг тэгээ хэлсэн тэр надаас нэг тийм юм яатсан даа ч юм уу те ингээд бодолд чинь орж ирж байгаа бол энэ одоо яг чамд үр болцсон явж байгаа шүү гэсэн үг байхгүй. Энийг одоо яг ингээд бодоод явж л байгаа бол гүйдэлдүүлээл тарчих те. Ингэждэгч байж юу гэж бодж үлээ очиод хийх хэрэгтэй л гэсэн үг. Тэг ингээд далд хумсраас чинь ингээд энийгээ хийгээч чамд ийм үр байгаа штэ. Энэ хүн чамаа тэнд энийг ихгүй байх та гэж бодоод байгаа штэ ч юм уу те. Ингээд сануулж идэг гэсэн үг. Одоо зовнилоор зорилгоо мохож идэг. Одоо бүхэмбийг ингээд сэжгэлдэг ч юм уу те өөртөө итгэлгүй байдаг ч юм уу те. Эдгээр зүйл одоо далд хумсартаа ингээд өөрийгөө чадна болно гэсэн тэр бодлоо ингээд үүсгээд хойшин түлхээд идэх гэсэн үг. Яг хийж байгаа зүйлээ л ингээд сэтгэл санаагаараа ингээд үүсгээд мохоож идэг. Нөгөө нэг үйлдвэр хүчдэг гэсэн шүү дээ тийм. Тэр байж болно гэсэн үг. Тэгээд гуравт гэх юм бол үүлийн үртэй яваадах нь бас хаана. Одоо энэ үүлийн үр гэхээр одоо за юунаас ч ирсэн ямар ч үеийн одоо өвөг дээдсийн тань ч юм уу те эсвэл яг өөрийн чинь хийсэн үеийн үр байж болно. Тэгээ энэ нь ямар нэг одоо тэр одоо үеийн үртэй зүйл чамд тулгарах асуудал одоо туулах даваа болж юм уу тэр нэг зүйлийг ямар нэг зүйлийг ойлгуулах ч юм уу цаашдгийн туулах замынхаа цангилааг тайлаад тэгээ өөрийн зүгээс тэр тулгарсан асуудлаа хэрхэн шийдэж давах вэ? Чи өөрөө энэ асуудалтайгаа тулаад яаж ухаарч давах вэ? Тэгээ тэрүүгээрээ өмнөх алдаагаа зассан уу ч юм уу те? Зассан уу засаагүй юу гэдгийг ер нь бол хамаардаг гэсэн үүлийн үр ингээд дараацсан уу дарагдаагүй юу ч юм уу те байна уу байхгүй юу ч юм. Тэгээд юу гэх гээд байна гэхээр хэрвээ яг чи ухаарах ёстой юм аа ингээд ойлгохгүй байх юм бол хайл нэг алдаагаа тавтаад идэг. Давтаал тэрийг давах ёстой даваагаад ингээл дахиад даваад идэг гэсэн үг. Энэ одоо өнгөлийн үртэй зангилаанаас гарахгүй ингээл тэрийг нөө ойлгохгүй бол ингээл яваал идэг гэсэн үг байхгүй өнгөлийн үртэйгээ. Тэгээ энэ өнгөлийн үр яг ингээд янз бүрийн зүйлээр ингээд ирдгэлтэй. Юу ч хүн тохиолж болно те. Ганц зүйлээрээс ойлгочлохгүй. Тэгээ ямарсан цаа зангилаа очих нь бол ийм юм байдаг гэсэн өнгөлийн үрийнх нь. Тэгээд хэрвээ одоо чи өөрөө хийгээгүй алдаа ч юм уу те одоо бол одоо юунаас одоо ирсэн одоо үүлийн үр эдэлж байгаа юм болоо учраас олоод засаад авах хэрэгтэй гэсэн үг. Тэгээ ээж аав
эмээ өвөө тэрний дээшээ эмээгийн эмээ өвөө ч юм уу те. Ханаас ч ямар нэгэн үүлнэр гээл эхлэе болоо яваад ижиж магадгүй гэсэн үг. За тийм болохоор эн чинь ингээд өвлөгдөж байгаа юм шиг ингээд яваад идэг. Тийм болохоор энэ үйлцэн үүлийн одоо үр гэж нэрлэж байгаа. Тийм учраас одоо хэлэх үг, хийх үйлдэл, санаа сэтгэлдээ, учиртай бодолтой, тэгээ амиа бодохгүй орчлонгийн хуйлаа мэдээд явах хэрэгтэй гэсэн үг. За зөвхөн бас өөр ингэж байхгүй нэг өөр бусдаас үүдэлтэй хаалт, энергийн хаалт байж болно. Далтын гэсэн үг тий. Энэ нь хин нэгэн албаар одоо хар санаж явдаг ч юм уу тий. Янз бүрийн юм одоо хийлэгдэх тий, хар домын юм хийлэгдэх ч юм уу. Эсвэл хүний одоо ирсэн хар цагаан хил ам одоо хэрүүлийн дэв бузар байдаг ч юм уу. Эсвэл удмын ч юм уу гал голомтын сэв бузар хараал ч юм уу тий. Ийм зүйл бас юм бол 70 талаасаа сөрөг нөлөө хаалт аливаа сайхан зүйлийн орж ирэх зүйлийн хаалт болоод байж болдог. Тэгээд сүулт нь гэх юм бол мэдээж энийг ингээд зүйл ингээд сайхан зүйл хүсэж байгаа тий. Бас нэг авах гадах. Гэтэл нөгөө нэг авах зүйл нь бэлэн биш. Одоо нөгөө нэг сайлаа бэлтгэр саваа бэлтгэдэг үг гэдэг шүү дээ. Тэр шиг одоо тосож авах, тогтоож барих гал голомт богцаа байхгүй байсан ч нөгөөх нь тоос шороон то хаан ч юм байгаа мэддэггүй хаалттай тий ингээ байх. Эсвэл нэг гал голомт их зүйлгүй. Энэ зөвхөн ингээ орон байрыг хилээгүй. Яг энэ тулаг гал буюу ингээ гал асаах тий тэр асаасан галаа хамгаалах гэдэг нэг зүйл галаа манд. Энэ зүйл одоо жижиг тулгач хийсэн болно гэртээ тий. Одоо үед нөө хүн болон орон сууцанд орцсон. Тэгээ гал голомт чинь ингээ таана нэ галаа манддаг юм уу гэл тэгэхээр манай галгүй гэл те энэ политик гэд ингээд идэг. Гэтэ энэ ингээд ууг нь бол энэ гал гэд бүр ингээд байгалийн ингээд 50 мах бодийн нэг нь те бүр яг яалч чарахгүй бол байгальдж байна, хүндж байна те энэ ирчим нэрийг бүр байх хэрэгтэй юмаа гэд ингээд бүр онооцсон. Бүр ингээд эн чинь ингээд маш байх хэрэгтэй чухал зүйл юм гэд ингээд хэдэн 100 амьдэрсэн, хэдэн мянган амьдэрсэн манай өвөг дээдсүүд одоо нэг амьдралын туршлагаасаа ч юм уу тий гэд үлдээсэн байгаа шүү дээ бол голомт шүү гэд. Голомт тэгэхээр нэг гол ам гэд маш чухал гэд байх хэрэгтэй зүйл байгаа байхгүй. Тэгэхээр энэ голомт гэдэг юм байхгүй нэг тосч авах зүйл байхгүй. Тэгвэл ингээд нэг сайхан юм ингээд үсээ даллаа л идэг хаана очиж эргэж буухан тодорхойгүй тий байдаг гэсэн. Тогтоох ингээд гэр орон одоо ингээд заа гал голомттой байж бол тий 100 галтай тэр ширгэлж хэрэгтэй байхгүй. Сайхан ингээд цус мустай зүйл хийхгүй тий дээдэлж хөндлөх хэрэгтэй. Эсвэл ингээд гэр орноо ингээл тоос шороонд нь дарагдуулаад нар цэлэх оруулахгүй үзүүлэхгүй байлгаад байж бас болохгүй. Эмгцэгцтэй тий байж иж бодол хүртэл эмгцэгцтэй энергитэй байх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр хүмүүсийн нийтлэг мэддэг одоо миний хүртэл ер нь мэдхийн сонсхын л одоо ханийн заяа болон үрийн заяа даллах гэж монголчууд ихвчлэн ашиглаж одоо энэ үүлийг хийлгэж ирсэн байдаг. Тэгэхээр сонсогч маань одоо энэний яг энэ зүйлийн талаар бас асуумаар санагдаж байгаа байх. Одоо яаж ханийн заяаг далд юм бэ? Яаж үрийн заяа далд юм бэ гэх юм чинь. Тэгэхээр та энэ талаар бидэнд товчхон одоо манифесттэй холбоод тайлбарлаад өгвөл бид энэ сэдвүүдийн хүрээнд илүү цаашаа дэлгэрэнгүй бүр дугаар бэлдэж оруулахаар төлөвлөж байгаа юм аа. За одоо энэ ханийн заяа ингээд даллах үйл байдаг л та тий. Тэгээд ингээд шууд ингээд даллаад шууд хүнтэй суучих юм уугүй юу гэл асууна. Эсвэл нэг энэ ханийн заяа даллах үйл хийлгээд ч юм өрийн заяа даллах үйл хийлгээд өчр зүггүй маргааш нэг хүн гарч ирээл хүнтэйгээ суугаал ч юм уу те ийм амар юм бодоод идэг. Тийм амархан бүтчихдэг, бэлждэг нэг юм зүйл бодоод идэг. Гэтэ эн чинь одоо нэг ерөөсөө тийм зүйл биш байгаа. Өөр өчнөө зүйл хамаатай тийм ч бүр 22 хүн ингээд заяа нийлүүлээ суух гэдэг. Тэнгүүд энд бас нэг нөлөөлөхгүй зүйлүүдийн нэг нь юу вэ гэхлээр
За эхлээд нөгөө үүлээ ярихад одоо ханийн заяа тал нь хэр тэрмээр явж исэн үнийг энэнгээр одоо явуулаад надтай ч юм уу те ингээд учрах зөрүүлэх боломжийг нааш нь татаад байна гэсэн үг даллах. Нөгөө уургална гэдэг чи те. Тэгээд миний энэ заяанд тэнд исэн хүнийг ингэж нааш нь таллаад уулзраарэ гэж хэлчихэж байгаа гэсэн үг. Ингээ тааруулчихж байгаа. Тэнгүүд энд мэдээж нэг тэр даллуулж байгаа хүний ч юм уу те ирэх хугацаа гэж байгаа. Тэгээ цаг хугацаатай штэ юм гэдэг чинь. Тэнгүүд дараагаар нь бас нэг ингээд нэг даллах үл ингээд далчаад ах чи ингээд үнтэй суухгүй л байгаад байна. Гэдэг энэ тохиолдол байгаа штэ. Энэ дээр бас ямар зүйл байж болох вэ гэхээр одоо нэг энэ хүнтэй л суун ч юм уу тий. Ийм хүнтэй л суун. Нөгөө шунал яваад штэ. Тий нөгөө шунлын нэг юм яваад байгаа тий. Яа ингээд нөгөө нэг хүнээ яг ингэж таньж ч юм уу тий биш ингээд шунал шиг ингээд болоо явчдаг. Тэгэхээр нөгөө нэг уулын ингээд хүнтэй суунагч тэр хүнийг ингэж өөрийн болгож авах гэхээсээ илүү таньж мэдэж ханилж нийлэх ёстой. Одоо энэ хүнтэй л суун гингүүт нийлүүлж өгнө гэсэн юм байхгүй. Тийм боломжгүй гэсэн. Тэр хүн би энэ хүнтэй сумаар гингүүт нь та хоёрыг суулгаад өгье ч юм уу те. Тийм юм бол байхгүй. Одоо гэрийн хаан ингээд гэр барьж хахад ингээд те хаан ингээд таарахгүй бол гэр босдгүй шүү дээ. Яалч аргагүйгээл араараас нь яг таарах ханаа тавьжиж гэр босдог шиг. Тэр хоёр хүн бол ингэж нэг сэтгэл те зорилго санаа нийлж л ханилна гэсэн үг байхгүй. За дараагаар нь хит төгс хүн хүсээд идэг. Би нэг ийм л хүнтэй суuna гэдэг нэг өөр дотроо нэг юм дүүр гаргацсан. Тэгээд нэг даллах үйл ингээ хийцэн байлаа гэж бодъё те. Тэнгүүт нөгөө нэг одоо яг ийм сайн хань тэ энэ хүнийг таньж мэдхүү гэж ботхоос илүүтэй нэг хайрцаг дотор бодоод энэ биш тэр биш гэл ингээд нэг голоол яваад идэх ч юм уу те. Тэг өөрийгөө хардггүй гэсэн үг байхгүй юу? Тийм байна. Хит төгс хүн хүсээд байна гэхэр чи өөрийгөө бас нэг олж харахгүй гэсэн үг шүү дээ. Би ямар хүн бэлээ? Муус тал сайн тал байгаа л үү те. Хүнтэй тааш тохирно гэсэн бодол байхгүй гэсэн. Тэгээ дараагаар нэг өөрөө хичээдгүй. Гэрт нь ингээл нэг хүн хайж ирэл тэрнийх мөн үү хойлоо заяана ингээд нэг суух юм бодоод байгаа. Тийм байхгүй өөрөө ингээд бас хичээгээ те. Түрүүлсэн нэг таарч тохирох талаас нь харах. Өөрийгөө тааруулах те. Ийм хичээл зүтгэл бас байж ич тэр хоёр хүн суунаа зүгээр даллах үйл гэдэг бол чамайг энэ хүнтэй суулгах гэдэг үйл биш. Тэнд байгаа гэдэг хүний заяаг нааш нь татнаа чи өөрөө өөрийн болгож аваарай гэдэг л зүйл гэсэн. Одоо ингээд айгу олон асуултанд би бас хариуллаа л да. Тэгээ яг ийм манифест гэдэг нь ийм юм байна. Даллах үйл нь ийм юм байна гэд ингээд ярихаар одоо чамд жишээ нь ийм бэлсэн кейс туршлага байна уу? Одоо би яг ингэж хүсээд ч юм уу те би ийм манифестигээ бэлдсэн юм биш үү гэсэн тийм юу байна уу? Харин анхнаасаа өөр ингээд таны яриаг таслаад шууд ингээд ярьчмаар санагдаад миний энэ чинь баг энэ манифест хийсэн юм шүү гэж хэлчмээр зөндөө тийм кейснүүд гарч ирлээ. Эндээс яг бүр амар татна гэвэл 2018 онд яг Forever гээд бизнес хийдэг гэсэн. Одоо юм зараад түн одоо гадаадын хөрөнгө оруулалтаа. Тэгээ зарсан зүйлийнхаа үр дүнд нь аялах тийм одоо урамшуулал гэх юм уу? Тэн зүйлийг зарладаг жил бүр тэрэнд нь яг ингээд за би одоо Америк байсан. Тэгээ ялч Америк явж үзэх хүсэлтэй. Тэгээд Америк явна гэд бүр ингээд төлөвлөсөн бүх зүйлээ ингээд яаж одоо борлуулалтаа хийгээд яаж одоо борлуулалт нь хэдэн оноонд хүрээд тэр оноонд хүрчих юм бол энэ аялыг авна гэдэг нь тодорхой байсан. Тэгэнгүүт яг энэ дээр хүрнэ гэд бүр тэр онгоцонд сууж байгаа юм шиг ингээд зураг онгоцон дээр наагаад түүнээс нь дахиад бас Америкийн яг тэнд нь тэр хугацаа нь бас тодорхой байсан. Яг тэр эндээс нисэх хугацаа, тэнд очих хугацаа бүгд яг ингээд тодорхой байсан болохоор бас илүү нэг тодорхой байх хэрэгтэй гэсэн шүү дээ. Тэгэхээр яг тэрэндээ бас үйлдэл ингээд гаргаж ирсэн учраас энэ зүйл маань бас биелсэн болов гэдэг. Тэгээ 2019 онд нь яг хугацаанда тэгээд Америк руу нисээд ер нь бол яг болж исэн, бүтэж исэн.
Энэ нь болохоор бас яг тухайн үеийн яг ажиллаж байгаа нөхцөл маань одоо нэг мөрөөдлийн альбом гэдэг зүйлийг биднээр бас хийлэгдэг гэсэн. Тэгэхээр магадгүй одоо энэ мөрөөдлийн альбом гэдэг одоо хүмүүсийг хий гэдэг. Энэ нь өөрөө нөгөө нэг одоо яг манифест гэдэг зүйл тэнд явагдаад байгаа юм байна гэдгийг сая бас сонсож байхдаа ойлголоо л доо. Аха. Одоо тэгэхээр за энэ бол ингээд чи өөрөө мэдлгүй ингээд манифест хийцэн тий хүсэж иржсэн болохоор хүрсэн байж тээ тий. Одоо нөгөө талаар чамд одоо энэ би уул нь яг ингээд хүсэж исэн ч юм уу тий ингээд зорж исэн. Гэхдээ билээгүй гэсэн тийм тохиолдол байна уу? Аха. Юунаас болсон болоо ч юм уу тий. Билээгүй гэвэл одоо энэ нь орох юм болов сайн мэддэг. Ковидын үед Австрали явахаар байсан. Тэгээд визэндээ бүр орцсон. Тэгээд ерөнхийдөө визээ хүлээжсэн. Тэгээд ковидос болоод бүх одоо зүйл маань одоо цуслагдаад аялаж чадаагүй. Энэ зүйлдээ бас л гэхдээ энэ зүйл дээр юу байсан бэ гэхээр 2021 онд ковид болж байхад одоо бид нар аяллахаа визийг хүсээд аялахаар байсан 2021 онд. Тэгэхэд би тухайн үед мөрөөдлийн альбом 2018 онд хийжсэн. Тэгэхэд 2025 онд Австрали явна гэд мөрөөдлийн альбомдоо тусгацсан байсан. Тэгэхээр таны бас хэлдгээр нэг хугацаагаа буруу одоо тодорхойлох юм уу? Тэр хугацаанаас бас шалтгаалсан болов уу? Яг нэг цаг хугацаанд болоогүй ч юм уу тий. Арай тийшээ явахад бэлэн биш ч юм уу эсвэл тий. Арай болоогүй л хугацаа таарсан болов гэж бол бодож байна. Эсвэл одоо яг тийшээ яг очих хүрэх зорилго бас тийм хүчтэй байгаагүй ч юм уу тий. Тэнд очиод хийх гарах үр дүн тийм тодорхой биш байсан ч гэж магадгүй. Хүсэл чинь яг тийм хүчтэй биш байсан ч гэж магадгүй тий. Түр явбал гоё гэж бодсон ч юм уу тий. Нэг сэтгэл хөдлөлийн байсан байж магадгүй. Тийм бах л да. Цаг хугацааны хувьд бас нөгөө болоогүй байж тээ гэж бас бодох тийм бодол байсан л да надад хүртэл. Магадгүй энэ бодол маань хүртэл бас нэг нэг хүсэж байгаа зүйлээ татах ч юм уу тийм байсан байж болох юм. Та өөрөө ер нь манифест хийдгүү 70 хүл гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр талаараа хуваалцж болох уу? Яг өөрийнхөө бас манифест хийдэг талаасаа. Би эхлээд бүр анх бол энэ 70 хүл манифест гэдэг зүйлийг нь хит ерөнхий юм хор сүсэг шиг боддог байсан байхгүй юу? Одоо яг л нэг цайс өөргөд ер нь амьдрал чинь дээшлэх үү гэл тэ хүмүүс ингээд хэлдэг штэ тий. Тиймэрхүү ер нь бол боддог зүйл байсан. Тэг хүмүүсээс манифест хийн гэл аюух яриад. Гэтэ одоо шиг тийм их байгаагүй л тий. Тэгтэл за хүсээл биелждэг юм гэж байсан бол одоо ийм байх юм уу гэж л яг түрүүн гадаг асуултууд чи би боддог байсан. Тэгтээ ингээд яг сайн ингээд судлаа тий. Сүүлийн үед ингээд сураад хараад ингээд явж байхад энэ яг 70 хүлтэй яг манифест гэдэг зүйл чинь яг энергийн түвшиндээ яг ингээд байгалийнхаа хүнийхээ яг ийм scientific шинжлэх ухааны талаар ч гэсэн яг техник долгион өдрийг харахад ч гэсэн ер нь чинь ингээд яг өөр түвшний зүйл байгаад байгаа юм биш үү тий. Үнэхээр чи яг болтын байж тээ. Хүртийн байж тээ. Хүн яг ингээд зориг юмдаа энергидээ ингээд ирээдүгээсээ өөрийгөө татдгийн байж тээ гэж яг ингээд ойлгож хараад байгаа юм уу? Тэгээд яг ингээд энэ эхлээд бол ингээд 70 хүлээ ингэж харж ийсэн. Одоо манифестыг яг ингээд хослуулаад харангуут энэ хоёр чи ер нь бол ийм зүйл юм биш үү? Адилхан юм биш штэ гэд харж байгаа гэх юм уу? Тэгээ яг манифестыг ингэж 70 хүлтэйгээ хамт ингэж нийтэд нь ингээд байгальтайгаа нийлүүлж хослуулж нэрхтээ ингээд харж үзээд өөр манифест хийж үзсэн. Яг өнгөрсөн жилийн өглөөс ахгүй 12 сараас. Тэгээд би юу хийхийг хүсэж байна вэ гэж бодоод одоо нэг бизнестэй болъё гэдэг ч юм уу ингээд за нэг гадагшаад очиод тийшээ явж үзье ингээд тгий гэдэг ингээд төслүүд байсан. Тэгэнгүүт энэ донд би нөгөө дээр хийсэн нөгөө энийг анхаар тэрийг анхаар гэсэн зүйлүүдээ би өөрөөс яг нөгөө нэг анхаараа явж исэн гэх юм уу тий жижиг ахар зүйл хүсэхгүй гэдэг ч юм өөрөө хөдлөх хэрэгтэй тий өөрөө тэрэндээ ингээд үнэмшээд
тийм хүн бай гэдэг шиг те ингэж зүтгэжсэн. Тэнгүүд одоо ингээд жил ингээд өнгөрсөн байгаа хгүй. Ингээ харахаар би ингээд өөрийнхөө яг үндсэн ажилласаа гадна ингээ 2 хувийн бизнестэй болцсон байна. Тэгээд яг ийшээ явж үзье да гэсэн ингээд 2 3 газраараа яваад үзсэн байгаа хгүй. Тэгээд яг энийг ингээд явандаа гэсэн тэр нөөник гол нь боломж гарч ирэхэд нь би нөөник эргэлзээд ч юм уу те золиослоод нэг юм эрсдэл үүрээд ч юм уу те за тгий гэдэг сонголтыг гол нь өөр хийсэн байгаа байхгүй хөдлөхөд ингээ хүргэсэн түүнээс би ингээд за энийг гадагшаа ингээ явах боломж за мөнгө гаргаад байхгүй юм чинь ч юм уу те гэж бодохгүй болно энэ бол ингээд учир нь олдно гэдэг ч юм уу байдлаас дандаа хараад ингээд ер нь бол боломжоо өөрөө барьж аваад болгосон гэдэг тэрийг бол ойлгосон. Тэгэхээр одоо ингээд подкастын сүүлийн асуулт маань ирж байна л да. Ер нь бол ингээд би хүртэл ингээд ойлгомжгүй байсан зөндөө зүйлсийг айгүй тодорхой ойлгомжтой болгож авлаа өөртөө л юу вэ гэхлээр одоо ингээд ямар нэгэн хүслээ тэр зүйлд ирнэ мөрөөдвөл хүрнэ гэдэг. Гэхдээ яг цаана яг юу болоод идгийг хамгийн ихний асуултаар бол танаас шууд цаана нэрчин байд юм байна. Энэ зүйл чинь ингээд эргэлтэндээ ингээ ороод адилхан эрчмээ хоорондоо ингээд тааруулаад одоо бидний мэдгээр энергитэйгээ одоо таараад тэгээд ер нь бол ингээд татагдж гин гэдгийг маш сайхан ойлгож авлаа. Тэгэхээр энэ сонсогчдод юу хамгийн түрүүнд ойлгосоо гэж хүсэж байна. Яг одоо сонсож байгаа хүн маргааш юунаас эхлүүл одоо энэ манифест гэдэг зүйлийг өөртөө бас хэрэгтэйгээр хэрэгжүүлж чадах вэ? За нэгт шунах биш хүсэх гэдгээс ойлгох хэрэгтэй тий. Бүр ингээд шунж дуурлах биш яг хүссэн зүйлдээ хөтлөгддөг гэдгийг санах хэрэгтэй. Тэгээд тухайн хүссэн зүйл чинь биелхийг хүлээх биш өөрөө биелүүлэхийг хичээх хэрэгтэй. Ямар нэг хаалт байна уугүй юу гэдгээ бас нэг бодоод харчих хэрэгтэй тий. Далд ухамсараа зүүн совингооны сонсоод үзэх хэрэгтэй тий. Илэрээ ч гэсэн хүнд өр тавьчихсан үгүй юу. Тэгээд зарим зүйл бас шууд ирдвэ гэдгийг амар сайн ойлгох хэрэгтэй. Цаг хугацаатай тий. Бүр яарад ингээд тэрний юм мэдлүү яараад бүр ингээд болох юм болох хугацаанд нь болохгүй гэсэн бас юу ч болох юм бэлээ тий. Тэрийг бодох хэрэгтэй. Цаг хугацаанд болоход чи өөрөө бэлэн болоход нөгөө хүн чинь бэлэн болоход ч юм уу ингээд орж ирнэ гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Тэгэд мэдээж маргаашнаас бол хамгийн түрүүлээ би юу зорж байна? Том зорилго юу вэ гэдгийг л маш сайн бодох хэрэгтэй болов. Тэгэд энэ нэг бас манифест гэхээсээ бас даллах гэдгээсээ бас бодоод сураад явуул те. Даллах гэдэг чинь тэр алс далд байгааг нааш нь даллах хэл гаргаж ирэх гэдэг те монгол үгээрээ бас яриад заашвал зүгээр юм болов уу гэж бодож байна. За бидэнд ингэж ойлгомжтой тайлбарлан өгсөн оюухадаа маш их баярлалаа, талархлаа. Дугаар болгоны дунд сонсогчдынхоо асуултыг оруулаад хариулаад явахаар зорьсон байгаа. Харин сонсогч та бүхэн инстаграмаар асуултаа явуулж мөн мэдхийг хүссэн зүйлээ доор YouTube-ийн доор комент хэсэгтэр мөн сонсож байгаа зүйлсийнхаа бид нартай холбогдох Instagram, Facebook боломжтой зүйлсээрээ бичиж үлдээгээрэй. Мөн subscribe дараад дараагийн дугаараа хүлээж аваарай. Сонсогчдоо баярлалаа. Хэрвээ энэ яриа танд бодох зүйл үлдээсэн бол дараагийн дугаарт уулзъя. Бодик ТV байлаа.